Kunci, Ayun Tolжидийн шиний давны миний бүгд нүргий бүгдөө сайн шилжчихсэн нөө гэж. Тэгэхээр өнөөдөр миний охины нандин ярьчих юм. Нандин мужимаа нэг насны аваа тахож байна. Тэгээ та бүхнийг бас уулзсан байна. Нандин мужи ээжийн бас төрс өдрөө. Өнөөдөр миний бага охины мандагийн төрс өдрөө ингээ 3 сарын 22-нд төрсөн их сан тохиолдолд өдрөө. Тэгээд гол энэ баярыг эзэн маань миний охин нандин мужимаа тэгээд та бүхнийг нандин мужигаа төрс өдөрт үржсэн баяр үеийг тэгээд та бүхэндээ юу нэг хацаар сайхан үсгэрөө баярын мужигаа баярыг хооцаа бүгдөө дэсхэн хугацаанд сайхан нарцгая гэж. Next thing yeah. За Атомбатрын үед баярлалаа. За манай нандин мужичнэр 2 сарын 22-нд ингээд их гоё өдөр төрсөн. Өнөөдөр давхар олон төрсөн өдрийн баярууд авцж байгаа. За ийм гоё том төрсөн өдрийн баяр болж байна. Ингээд энэ цагийн айд бүгдээ аз жаргалын бас нандин мужигаа төрсөн өдрийн баяр дээр давхар үсэе. Ягаад гэвэл гэр бүлийн хувьд хамгийн хайртай хүмүүсээр өнөөдөр үрсэн байгаа шүү. Ингээд дахин нэг удаа тийш төрсөн өдрийн баярыг хэлээ.
авахгүй гэж магадгүй. За хамгийн ихэд бол тэр тойл байна. Ой ийм болно. За манай шууд гараа сунгаад нэг зүйлийг сонгосон. Энэ бол анх байна. За анх бол хууль шүүгч мэргэжлийг хэлж байгаа. Ингээд наасмаар баяр хүргэе. Жигсэн баяртай. Анги түнсний мундаг хуульчуудаараа, мундаг шүүгчүүдаараа. За энэ бол өөрийн олон мэргэжлээ хийж байгаа. Тамирчин, за уран бүтээлч, урдгийн хүмүүс болгоё. За самбан болвол санхүүч, нягтлан, бас эмч. За тэгээд элдэнтэн, доктор гэдэг их олон зүйл байсан. Тэгээд найз юмаа сонгож бол шүүгч, хуульч байдаг гэж баяр хүргэе. За бослогын ёстой тоосонгүй дээ. Миний охин чинь том болоод сайхан мэрэгчлээ, зөв хүмүүжлээ, зөвдөгш хүн байхыг л эмээгийн зүгээс маш хүсэж байна. Тийм ч хүн болоосай гэж сургаал намаа бас мэддэг. Сургаал намаа бас хайрлана. Багтлаар нь бас дэмжиж тусалж явах болно. Та бүгдтэй хүүгийнхэн гэрбэл бүгдэнд нь маам минь маш хайртай шүү. Гүнжээ эмэн охиндоо маш хайртай шүү. Сайн байна уу? Нандин гүрж охин минь ээ. Эмээгийн хайртай охин чинь бурхнаас ирсэн бэлэг шүү. Төгсөлөг хасаа хойш 10 жилийн дараа миний охин чинь ээжийнхээ хэвлэлд бүрэлдээд бид нар нөгөө тэр өдөр охины хүү юу гэдэг нь шаар хаглаад тэгээ охин байгаад бид нар ч бөөн баяр болж чамаач зүр бид нар ч бүгд баярын нулимстай хүлээж авч ирсэн шүү. Эмээ нас төрөгт нь очиод гадаа нь хүлээ суугаад миний хүчээ ээжигээ зовоохгүй аягүй сайхан дүрсэн. Намуухан, зөөлхөн, тайван, уйдгүй миний хүчин охин ч аягүй мундаг охин байгаа шүү. Нандин гүжтэй бүгдөө хайртай шүү. Манай гэр бүлийнхэн. Миний охин том болоод ээж авдаа тустай ачтай, инрэлтэй, мундаг тэгээд зөв боловсралтай, зөв хүн болж хүмүүжээд маш сайн ажиллаа сайн хийсэн. Ээж авдаа тустай, хоёр ахтай түшигтэй мундаг охин болоорой. Эмээ хайртай шүү. Манай гэрийн од дулан гялалцж байгаа миний охин чинь мундаг. Манай гэрийн мис, гүнж бидний бүх л гоё гэрэл дэгэтэй бүх зүйлийг авчирсан хөөрхөн гүнжмэн шүү. Охиндоо зөндөө хайртай шүү эмээ. Баярлалаа. Бурхнаас ирсэн мундаг том бэлгэдэ баярлалаа. Хайртай шүү. Өнөөдөр хүслээ бодож дагаа үлээж хайш байгаа шуурчтараа аавтайгаа ээжтэйгээ хамтдаа үлээх болно. За хэдийд 3 тоо дэг үү? За бид дээрээ. За манай хүн гараараа унтраач хөө дээ. 1 2 3 Сайн уу? Ах нь байна. Чамайг гэрт ирэх хүчээд надад аим гоё байсан. Надад ч гэсэн аж аргалтай гоё байсан. Тэгээд анх харахад бол амар турхаа байсан. Тэгээд том болоод халахад сураад, мөлхөд сураад ингээ хөлд ороод аим хөвжиж эхэлсэн. Тэгээд тоглоомоор эргүүлээд тэгээд хөлд оруулагчдаар явахаар аим урдангүйгээ тэгээд хөөрхөн байдаг. Дүүдээ хайртай шүү. Хамгаалах болно.
Сайн миний охин өнөөдөр 2 сарын 22 миний охины төрсөн өдөр бас хайртай гэвээ ээжийнх нь бас төрсөн өдөр бас хамт тохиолж байгаа бас юм ховхон мөч тохиолж байгаа. Аав нь бол баяртай байна. Охиндоо хайртай шүү. Амьдралд нь эрүүл их аж аргалтай сайн сайхан бүхий хүсэн өрөөрөө. Тэгээд одоо ээж нь сэтгэлээгүй хэлэх баха. Сайн байна уу миний охин. Өнөөдрийг бүр тэгсэн ядан хүлээлээ ээж нь. Өмнө жилүүдээс илүү бүр догдолж хүлээсэ. За тэгээд ээж нь охиныгоо одоо гизэн тээгээс нь ахуулаад ерөөхдөө жоохон түүхийн ярьчи дараа нь дурсгалтай ах гэж бодсон. Амар олон жил охинтой болохыг хүсээд олон жил явж агаад гинт 7 сарын 11-нд наадмаар тестээр үтсэн чинь жирэмсэн байж таараа. Тэгэл ямар гоё юм бэ гэж баярлал. Тэгэл нөгөө нэг Европоор аялна гэжсэн болохоор яг Парист очиод аавд нь хэлэндэ гэжсэн чинь бүрт хийсэхгүй. Тэгээ аавд нь нээж нь хэлжээсэй. Тэгэл хоёулаа тухайн үедээ баярлал. Инээгээл бүр ингээл баярлал. Нулимс гоожоол. Тэгээ байж агаад 5 сар болоод хүүс тодорхойлох болтгийн. Тэгэл хүүс тодорхойлох болсон чи ээж нь хүүсээ үзээл эмчтэй бити хэлээрэ гэж хэлж агаад тэгсэн мөртлөө дараа нь шууд эмчээсээ нөгөө нэг дугтуугаа авчингуудаа 0-д ороод хүүсийг үзчихэд охин гэж харчаад бүр яг 0-д амар хуйлаад амар их баярлсан. Тэгээ охиноо төрөн төртөл баг 14 хоног тутамд эход үзүүлээд охиноо хараад эрүү саруул өсөж байгаад маш их баярлж байсан ээж нь. За тэгээд миний охин одоо эрүүл их аз жаргалтай сайн сайхан амьдраарай гэд ээж нь охиноо нэг нас охиноо төрөнгүүт нь охиндоо өөрөө нэрээ хайрлсан. Яагаад нандин гүнж гэж хайрлсан бэ гэхээр ээж нь гидсэндээ охиноо амар их нандинаж хайрлж одоо нөгөө тээсэн болохоор тэгээд нөгөө 5 сартаагаас нь ахуулаад нөгөө охин гэ мэдсэн байх та гүнж гэж дууцаараагаад тэгээд охиноо нөгөө 7 хоногтойд нэрээ өгтөө нандин гүнж гэж охиндоо нэр өгсөн. Миний охины нэр бол өстой үзэсгэлэнтэй хүмүүсийг хайраар бэлхааж өөртөө ингээд хүмүүсийг ингээд хайрын нэрлийг түгээж тийм байгаасаа гэж ээж нандин гүнж гэж өгсөн. Миний охин ирээдүйд одоо ээж аавдаа ачлалтай эмээ өвөдөө инрэлтэй тийм тэгээд сайн хүн болж өсөөрэй. Ээж нь бүр хязгааргүй хайртай бүр насан туршдаа охиноо нандинан хайрлах болно. Ээж авир нь охиндоо хайртай шүү. Хайртай шүү.